би бол энэ Эзэн Чингис хааны маань одоо гал морин жил ирж байна. Монголын ард түмэнд бол энэ морин жилийн хиймэрл унтаа дандаа ад жаргал авчирдаг. Ард түмэн нь бол баян чинэлэг сэтгэл хангалуун амьдардаг. Ийм сайхан жил ирж байна гэж би энэ цаг тооныхаа бичигт бичээд. Тэгээ ер нь жилийн онцлогийг бол тэр түүхэн өгөгдлийн зөв барьж энэ хэлэх их сонирхолтой байдгийг. Тэгээ ялангуяа одоо ингээд хүмүүс бол бас эрүүл ахуйн талаас энэ төргээл асуудаг. Ер нь байгаль цагуурийнхаа хувьд бол намрынхаа дунд садаж яхан гандуу. Иргэд болон энэ дээд зэнтаны хүмүүс одоо нэг манайхан чинь одоо том баячуудтай шүү дээ. Тэднээс маань одоо бас тэр галын аюул энэ тэр сэргийлж явахгүй бол санаатай санаандгүй галын аюул бас уучрах магадлал их байна. Эрүүл ахуйн талаасаа бол үе мөч хүзүүний өвчин, халуун чанарын өвчлөлөөс сэргийлж явахгүй бол бас аваа явчих тийм шинжилтэй. Морин жилиг бол ерөөсөө морин жилийн түүхээс эхлээд ярихад одоо барагдашгүй их баялаг төв. Тэгээ Монголын ард түмэндээ дандаа их өгөөжтэй ийм жил. Энэ гал улаан морин жил гэдэг маань бол махбодынхаа хувьд бол гал махбодтой. Тэгээд өнгө нь бол улаан өнгөтэй. Ийм гал морин жил ирж байгаа. Тэгэхээр энэ өнгийн ч гэсэн одоо ирхэмлсэн манай төрийн талбанд одоо улаан хөх улаан гэл манай хааны одоо энэ жилийн морин жилийнх нь өнгөч байж ах шиг. Ер нь их сайхан хувь заяа их сайхан жил ирж байна да гэд. Ингэж би бодож номондоо нэлээд дэлгэрэнгүй бичсэн шүү.